Бага нуурын нүүрсний урхаг түшиглэн нүүрс пиролизийн үйлдвэр байгуулна. Тус үйлдвэр хүрн нүүрсийг гүн боловсруулж хөх нүүрс буюу хагас кокс үйлдвэрлэх юм. Үүнийг эрх өвөл хэрэглэн импортоор дахин хагас коксын түлш худалдан авахгүй. Төслийн хүрээнд олон улсын лабораторид туршилтын бүтээгдэхүүнд шинжилгээ хийж эхэлсэн байна. Ойрын хугацаанд EPC гүйцэтгэгчийн сонгон шалгуулалтыг зарлаж барилга угсралтыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Нөөцийн махны өргөсгсөн худалдааг Баянгол дүүрэгт байгаль зохицолбор, Баянзүрх дүүрэгт Жуукын талбай, Чингэлтэд Алтчин бөмбөр, Хан уулд Төв цэнгэлдэх хүрээлэн, Сонгон хайрхан дүүрэгт Цам гарав, Сүхбаатар дүүрэгт Хангаа хотхны гадна талбайд тус зохион байгууллаа. Харин маргаашнаас сүлжээ дэлгүүрээр Пүрэв болон Баасан гарагаас гэрээт хүнсний дэлгүүрээр үхрийн махыг 15,000, хоньны махыг 13,000 төгрөгөөр тус худалдаалахаар болжээ. 2025 оны эхний 4 сард гар хүл амны өвчний 445 тохиолдол бүртгэгдэж байсан бол энэ оны эхний 4 сард 2132 болж 4.8 дахин өсжээ. Гар хүл амны өвчнөнд халуурах, ам болон гар хөл дээр цэврүүт тууралт гарах зэрэг шинжээр илэрдэг. Хүүхдүүдийн дунд амархан дарахдаг халдварт өвчин юм. Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн багчуудын дунд уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг 53 дахь жилдээ зохион байгуулж байна. Тэмцээнд 87 цэцэрлэгийн 2610 багчуудаас 25 цэцэрлэг 750 хүүхэд шалгарч үлджээ. Одоо тэднээс ур чадвар, өхөөртөн байдал, хувцаслалт, жигдэрсэн байдал, үзэгчдийн таашаал, хамтж хийгээд онцлох баг гэсэн 7 шалгуураар шилдэгийг тодруулна. Улаанбаатар хотод энэ сарын 21, 22, 24-нд бороо орохыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Ойрын 5 хоногийн цагаагаар урьдчилсан төлбөр лавг, Пүрэв, Баасан гарагт 30-60-45% чигшилтэй бороо орох төлөвтэй байна. Эдгээр өдрүүдэд сэрүүсэж шөндөө тгээс нэмэх 5 градус, өдөртөө нэмэх 14-өөс нэмэх 19 градус дуулан. Харин салхи секундэд баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 м хүрч ширүүснэ.